Японы алдарт зохиолч Садзанами Санзийн Мацуямагийн тоёл. Монгол хэлний орчуулсан Ванчаарайн Батболд. Урд нэгэн цагт Этиго мужийн Мацуя хэмээх газарт эхнэр нөхөр хоёр аж түрэн амьдран сууж байжээ. Тэд ганц охинтой охиноо чин үнэн сэтгэлээсээ нүдний цөцгий мэт хайрлан инхрийлнэ. Инхүү нандин эрдэн болсон охиноо өхөөрдөн эрхлүүлсээр аз жаргалтай инх тунх аж түрэн сууж байжээ. Нэгэн удаа аавд нь ямар нэгэн яаралтай ажил гарч нийслэл хот руу явах болжээ. Хөлсний тэрэгч төмөр зам зэрэг бий болсон өнөө үед харсан зүгтээ дураараа зорчих боломжтой болов улиран өнгөрсөн тэртээ дээр цагт ийш тийшээ зорчин явах тээврийн хэрэгсэл огт байсангүй. Гэхдээ баян садгалан эрхэм ноёд ямар нэгэн тээврийн хэрэгслээр зорчдог байсан байж л таарна. Харин жирийн ардуудын хувьд бол зөвхөн хоёр хөлөндөө найдан алхахаас өөр зам үгүй. Тухайн үед Японы нийслэл нь Кёто хот байлаа. Этиго мужаас нийслэлд хүрнэ гэдэг тун амаргүй. Очихын тулд баггүй хугацаа зарцуулахаас гадна өнөө үед ч гадаад орн руу явхад чамгүй бэлтгэл ажил шаарддаг билээ. Тэр цаг үед ч гэсэн алс холын аянд гарахад хүндрэлтэйгээс гадна аюултай байсан юм. Алсад одох гэж байгаа эр нөхөр гэрээ сахин үлдэж байгаа эхнэр охин хоёрын хувьд ч гэсэн сэтгэлийн түгшүүр шаналгаатай байжээ. Боломж гарвал өтөр түргэн буцаж ирэхийг бодно доо. Харин чи гэр орноо аятайхан авч явж охинд минь ямар нэг юм тохиолдчихвэ гэж анхааран сонор сэрэмжтэй байгаарай хэмээн эр нөхөр нь захив. Харин та холын замд явахдаа хянуур болгоомжтой байж бие хямгадаж ажил төрлөө амжуулж бушуухан буцаж ирээрэй дээ хэмээн эхнэр нь хэлж байхдаа нүдэнд нь нулимс мэлтэлцэж байлаа. Тэгтэл хорвоо ертөнцтэй ч гүйц танилцаагүй бяцхан охин нь аавыгаа ойролцоо зэргэлдэх тосгон руу явах гэж байна хэмээн сэтгэн аавда дөхөн очив. Тиймээс нэг их гийврэн уйтгарлсангүй харин ч аавынхаа дээлийн ханцуунаас нь зууран авч түүнийг эзгүй хооронд хүмүүжилтэй дуулууртай байх тул амттай чихэр авчирч өгөхийг хүсэн гуйлаа. Хэдий богино хугацаанд ч гэсэн хагцсан сална гэдэг амаргүй хэрэг юм. Нэг талаас ар гэрээ санан уягдах боловч нөгөө талаас огт хайж болмооргүй чухал ажил соронзод нь татаж алс хол явахын шаардаад ч байгаа юм шиг. Эцсийн эцэст эр нөхөр эрс шийдэмгий ухсхийн босч хашааны хаалга зүглэв. Эхнэр нь бяцхан охиноо тэрсээр гэрийнхээ гадаах хаалга хүртэл үдэж араас нь удтал ширтсээр аяны малгай нь шовлзон тэртээ алсад далдран ортол харсаар хоцров. За тэгэхээр гэж эхн хэлээд одоо чи ээжтэйгээ хамт үлдлээ шүү дээ. Тиймээс охин минь үгэнд минь сайн орж дуулууртай байгаарай да. Охин бээр зөвшөөрөн толгой дохив. Би таны үгэнд орж байна. Тэгвэл би аавыг ирэхэд бэлэг авах нэ. Авалгүй яах вэ? Мэдээж авна. Чамд хүүхэлдээ авч өгөөрэй гэж ааваас чинь гуйсан юм. Тэгэхээр чамд заавал авчирч өгнө л дөө. Хөөх, ямар гоё вэ? Охиноо хөөрөн баясхыг харсан ээж нь хайр инхрийллийн харцаар ширтэнэ. Завтай үедээ охинтойгоо тоглож үлгэр домог ярьж
эртний ном сургаалт сургах зэргээр цаг хугацааг өдөр сараар нь хэмжин өнгөрөөж байлаа. Нийслэлд ажил төрлөө амжуулсан гэрийн эзэн ашгүй нэг гэртээ ирвэ. Холын аянаас ирсэн тэрбээр танигдахын аргагүй болтлоо харлан борлжээ. Гэвч хайрлан дурладаг зүрх сэтгэл нь хэвээр тул эхнэр охин хоёр нь хар гүйхээр очин хоёр талаас нь зууран зүүгдэх нь тэрэ. Харилцан ярьж хөрсний эцэст эзэн малгайгаа авч шаахайгаа тайлан гэртээ орж ирв. Гэрийнхээ хойморт сууж аяны хайрцгаа нээж бяцхан хөөрхөн хүүхэлдээ гаргаж ирв. Чамайг гэрээ сахин дуулууртай сайн байсны чинь төлөө бэлгэлж байгаа юм шүү гэж хэлээд охиндоо өглөө. Хөөрч баярлсан охин нь талархлаа илэрхийлэн бяцхан гараараа бэлгийг гардав. Охин үнэхээр алмайран гайхаж хөөрөн тогтолжээ. Учир нь энэ хавийн бөглүү газар худалдаа арилжаа хийдэг хүмүүс иймэрхүү тоглоом огт авчирдаггүй байсан юмсан ч. Нүүр дүүрэн инээд алдсан охин хүүгэлдээтэйгэн тоглон наадаж эхлэв. Эзэнтэн хайрцагнаас нэгэн тойл гаргаж ирлээ. Харин энэ бол чамд өгөх бэлэг гэд эхнэртэй өглөө. Эхнэр нь хүндэтгэлтэйгээр гардан авч эргүүлж тойруулан сонирхож харна. Этигогийн алс бөглүү тосгоныхон бүдүүлэг харанхуй хүмүүс. Угаасаа ийм зүйл огт үзээгүй тул тэрээр толийг сонирхон гайхан харан сов. Эн чинь юу гэж идвэ? Тойл гэдэг юм. Үүгээр ингэж харж болдог юм. Жинхэнэ самурай баатар эр сэлмээ нандинан хайрладаг шиг эмэгтэй хүний зүрх сэтгэлийн зүйлийн гурван нандин эрдэнэ гэдэг нь бурхныг бэлэгдсэн дүрс бүхий зураг, эд шидтэй чулуу, төмрийг сайтар зүлгэж хийсэн тойл. Зарим эрдэмтэд тойлыг нарны бурхан хэмээн үздэг байжээ. Нэгэхэн хэсэг нь тойл байдаг юм шүү дээ. Манай ариун дагшин Япон улсад байдаг 3 нандин эрдэнийн нэг нь юм шүү дээ. Тэгээд ч манай энэ хавьд үүнийг олж авна гэдэг ёстой л үлгэрийн далай гэсэн үг юм. Гэхдээ нийслэлд энэхүү тойл байдаг гэдгийг сонсоод мөнгөнийхөө боломжоо гарган байж ганц ширхгийг олж авсан юм. Тиймээс нүдний цөцгий мэт ариглан хямгадаж байгаарай. Энэхүү эд ямар учиртайг ойлгож мэдсэн эхнэр нь хязгааргүй ихээр баярлжээ. Энэхүү үнэтэй тойлыг хамаг зүрх сэтгэлдээ нандинан хайрлах болно хэмээн хэлж тэргүүндээ хэдэнтэй хүргээд хайрцагт хямгадан далд хийлээ. Үүний дараа хол газраас ирсэн нөхрөө дайлж эхлэхэд алсын аянд альжаасан гэрийн эзэн тааламж таяа амсхийн амар хажигуу. Эр нөхөртэйгэн удаан уулзаагүй эхнэр охин хоёр түүнтэй энтрийг ярилцсан жаргалаа идлэн удтал хүүрнэн сууваа. Ийхүү он жилүүд голын урсгал шиг жигд аажуухнаар урсан өнгөрсөөр л. Хайрын хриллээр бөөцөлүүлсэн охин нь өсөн өндийсөөр насанд хүрв. Гэвч хорвоо ертөнц гэдэг үргэлж сайн сайхнаар бялхдаггүй дугараг саранч дундарч хавирган сарвалдаг өдөр бүхэн цэцгэс дэлгэрэн дэлбэлдгүй билээ. Жаргал таяа аж төрж байсан тэдний гэр бүлд аянга гинт буух шиг өвчин зовлон үүдийн нүдхэн тэрэ. Ямар гай түүтгэр тохиолдов гэвээс эхнэр нь хүн дээр өвчлсөн байжээ. Эхэн үедээ тэрхүү өвчин нь хөнгөн ханиад шиг байв. Тиймээс гэрийнхэн нь төдийл санаа зовоогүй боловч аажмаар
би нь улам дордон хүндэрчээ. Эмчилж байсан эмчичгэлсэн аргаа баран бодлогоширч эхлэв. Мэдээж хэрэг нас бид хүрсэн охин нь эхийгээ өвдөхөд гэр орны бүх ажлыг хийж түүнийг асран халамжлах болов. Охин хар нүд хамхилгүйгээр эхийнхээ орны толгой талд нь суун эм танг нь уулгаж бие нь арчин цэвэрлэж чадах ятгаараа халамжилсаар л. Гэвч хүний хувь заяаны зураг төөрөг өөр өөр билээ. Охиных нь чин үнэн хайр, халуун дулаан халамж, эмч домчийн эм тан зэрэг тусаа өгсөнгүй. Нэг удаа эх нь охиноо дуудаж орныхоо толгойд суулган гараас нь атгаад удтал ширтснээ гүнзгий санаалтаад. Миний бие удаан өвдсөн тул эдгэрч чадхаа нэгэнт өнгөрчээ. Тиймээс хэрвээ намайг бурхны оронд очвол чи эцгийгээ хүндлэн охины хайраар хайрлан халамжлаарай. Ээж, та юу ярина вэ? Юунд ийм эмгэнэлтэй гашуун үг хэлнэ вэ? Та удахгүй эдгэрч цоо ирүүл болно шүү дээ. Аавч гэсэн баярлах болно. Чиний амнаас ийм сайхан үг сонссондоо баяртай байна. Хайрт охин минь. Чиний хэлсэн үг чихэнд чимэгтэй сонсогдож байна л та. Гэхдээ хорвоо ертөнц гэдэг өөрийн жамаар явдаг юм. Тийм учраас тэрхүү жам ёсыг дагах учиртай. Ээжд нь нэгэн ховор зүйл байгаахан чамд өгөх гэсэн юм. Ингэж хэлээд толгойных нь хажууд байх хайрцгаа аван дотор нь хадгалж байсан толио гаргаж ирв. Энэхүү ховор гайхамшигт эдийг тойл гэж нэрлэдэг юм. Аавч нь нийслэл хот руу явахдаа энэхүү толийг худалдан авч надад бэлгэлсэн билээ. Тиймээс энэхүү толийг дурсгал болгон чамд үлдээж байна. Бурхны оронд очсны минь дараа хэрвээ намайг санан дурсаж эхэлбэл толио гаргаж сайтар ажиглаарай. Ямар ч тохиолдолд миний дүрийг харах болно гэж хэлээд толио охиндоо өгсний дараа сансан бүхний хэлж сэтгэл нь амарсан бололтой би нь улам суларсаар амьсгал хурааж нөгөө ертөнц рүү талин одов. Аав охин хоёр зүрлэшгүйхээр ойлон гашуудлаа. Тэр хоёр хөрсөн биеийн тэврэн ойлон хайлна. Тэглээгээд одоо яах ч вүлээд. Хэсэг хугацааны дараа тэр хоёр сэхээ авч аргагүй эрхэнд оршуулгын ёслолыг ном ёсныхан дагуу гүйцэтгэж, өвдөглөн сууж, уншлага уншиж, хүндэтгэл үзүүлв. Өдөр хоногуд ээлжлэн өнгөрсөн ч охин зүрх сэтгэлдээ эхийгээ сансаар л байлаа. Хурбараа орж хүйтэн салхи хүүгэн эсгэрхэд охин төрүүлж өсгсөн эхийгээ улам ихээр санан нулимсаа мэлмрүүлэн асгартал уйлсан хэвээрэл байв. Гэнт эх нь бурхны оронд одохын өмнө юу гэж хэлж захиж байсныг эргэн санджээ. Дурсгал болгон үлдээсэн толийг намайг дурсах үедээ толиндоо толдвол миний дүрс тодрон харагдах болно гэж хэлснийг эргэн саналаа. Тэгтэл үнэхээр гайхалтай зүйл болох нь тэрэ. Толин дээр эхийнх нь цэл залуухан дүрс тодрон юу юугүй үг хэлэх гээд байгаа юм шиг харагджээ. Бүсгүй гайхаж алмаарсандаа үнэхээр баясжээ. Тэгэхээр эхийн минь сүнс энэхүү толинд шингэсэн юм байна шүү дээ
Үүнээс хойш эхийгээ санах тоолонд толиндоо дүрийг харж болох нь танд үнэхээр талархаж байна. Юутай их баяр вэ? Бүсгүй энхүү өглөө эрт эсвэл орой үдшийн цагаар толио ширтэн сэтгэлийн дэвтээх болов. Бүсгүйн эхийг нас барснаас хойш бүтэн жил өнгөрч нэгэн өдөр аав нь хамаатан садныхны шахалтаар нэгэн эмэгтэйг гэртээ дагуулж ирсэн нь бүсгүйн хойд их болох учиртай байж. Хэдийгээр тэрхүү эмэгтэйг залуухан бүсгүй хойд их хэмээн хажигласангүй, харин ч төрсөн их шиг хүндлэх ажгүй. Тэр хоёрын хооронд ямар ч хэрүүл маргаан гарахгүй байсанд эцгийн сэтгэл амс хийжээ. Гэхдээ л үнэн байдал огт өөр байж. Эм хүний үс урт ухаан богино гэгчээр хойд их нь аажимдаа охиныг бага багаар өөлөн зэмлэх болов. Хойд их нь байсхийг адил охиныг элдвэр муулах боловч эр нөхөр нь үүнийг эмсийн хооронд байдаг л асуудал хэмээн төдийл тоосонгүй, харин ч охиноо улам хайрлан инхрийлэхийн зэрэгцээ өрөвдөх ажгүй. Үүнийг харсан хойд ихийнх нь уур хилэн буцлавч үүнийг ил гаргахгүй цаанаа л нэгэн хар муу санаа агуулсан нь охиныг гэрээс нь хөөн явуулах бодолтой байжээ. Тэгээд ч өөрөө үр хүүхэд төрүүлж чадахгүй тул ямар ч гэмгүй бүсгүйд хүйтэн хариг сэтгэлээр хандаж байдаг хүн шүү. Нэгэн удаа хойд их нь хуурамчаар нулимс мэлмэрүүлэн ханцуугаараа арчин байж эр нөхөртөө хандан "Намайг төрсөн гэр орон руу минь буцаан явуулна уу та?" хэмээн гунигтайгаар хэллээ. Эр нөхөр нь үнийг сонсоод алмайран гайхжээ. "Гүй юугаа яриад байгаа юм бэ чи? Төрхөм чинь буцаана гинэ. Манайд амьдрах сэтгэл чинь нийцэхгүй болж миний гэргий байх дургу байгаа мó? Би ийм зүйлийг зүрхлэн хэлнэ гэж үү дээ. Танайд амьдрахад төвөгтэй байна гэж огт ам ангаагаагүй шүү дээ. Гэхдээ миний бие танайд иймэрхүү байдалтай удаан амьдрах юм бол амь насанд минь аюул занал нүүрлээд байна. Миний санахад эзэнт нь та намайг төрхөнд минь буцаавал хавьгүй дээр санагдсан учраас л танаас гуйж байгаа минь энэ." Эмэгтэй нус нулимсандаа хутгалдан түүний өмнө сунан унж мөргөж эхэлвэ. Эр нөхөр нь ямартай ч түүний юу гэж хэлхийг сонсохоос аргагүй төхөрч. "Чиний амь насанд ямар аюул нүүрлэв? Жохомхөө ямар учир шалтгаантай юм? Танаа охин л байхгүй юу та? Цаад охин чинь намайг хойд их хэмээн үзэн ядаж хилайн харах болж намайг аимшигтайгаар гисгэн цээрлүүлэх гэж байна. Сүүлийн үед өрөөндөө орж дотроосоо түгжин модоор хийсэн удгандаа мөргөн намайг хөнөөхийг хүсэн залбирдаг болцоход байна да." Түүний үгийг манер эхлээд нэг тоосонгүй. Аавгай хүүхнүүдийн ярьдаг л зүйлийн нэг хэмээн бодсон боловч нэрээ яагаад ч юм сүүлийн үед охин нь өрөөндөө дотроос түгжиж суугаад үзэгдэхэ болсныг анзаарч саналаа. Хойд их худлаа хэлээгүй болж таархан л дээ. Ямар ч байсан нааш цааш гэж эргэлзээд байхын хэрэггүй. Охиныхоо өрөөнд нь орж үнэн худлыг мэдж явах хэрэгтэй юм байна хэмээн сэтгэв. Манер хойд ихийг тайтгаруулан тайвшруулсны дараа охиныхоо өрөө рүү сэмхэн гэтэн очлоо. Охин нь хойд ихийг төрсөн их шигийн үзэх тул түүнд энэгшин дасаж эхлээд байхад харин хойд их нь цаанаал завсартай хандан нэг нүүр өгөхгүй зэрэгцээ эцэгт нь элдв дэмий юм ярьж хов зөөхийг эрхэмлэх ажгүй. Охин хойд ихийнхээ хүйтэн цэвдэг харьцаж байгааг нь сэтгэл дотроо мэдрэх тул төрсөн эхийг улам ихээр санан гуниглах болжээ. Өглөөч бай,
Оройч бай хамаагүй өчүүхэн зав чөлөө гарч амс хийх бүртэн өрөөндөө гүн очиж толио гарган ширтэж суух болжээ. Энэ өдөр ч гэсэн мухрынхаа өрөөнд толио ширтэн сууж байтал гинт хаалга нэгдэж хэн нэгэн ороод ирхэн тэрэ. Бүсгүй эргэн хартал эцэг нь босгон дээр зогсож байлаа. Тэрбээр сандарсандаа толио ханьцундаа нууж орхив. Эцгийнхэн царай цаанаал нэг баргар харагдана. Охин минь аан гэж сонсооч гэм. Өрөөндөө ганцаараа юугаа хийн сууж байдаг хүлээм? Чи сая ханьцуудаа юу нуусан б? Хэмээн эцэг охиноосоо ширүүхэн асуулаа. Охин аашиндаа дагжин чичирсэн боловч хар цагаан дуугарсангүй. Эцгийнх нь уур хилэн буцалж "Тэгэхээр хой тэхийн чинь хэлсэн үнэн болж таарах найв. Талигаа чихийгээ сан дурсаж мартаж чадахгүй юм чинь хой тэхийгээ тарч лан зовоохын тулд л элдв арга жатга хийлгэж байгаа юм байна шүү дээ. Төрүүлсэн ч бай, төрүүлээгүй ч бай. Ямар ч байсан одоо чиний ээж л болсон хойно төрсөн охин шиг нь хүндлэн дээдлэх учиртай шүү гэж чамд хичнээн удаа хэллээ." Эцгийг зандран сургахад охины хоёр нүдэнд нулимс зээлэлцэн харагдана. Гэхдээ би сэтгэлээрээ ямар ч гэмгүй бүсгүй дуугүй байхыг төвчж чадсангүй ухасхийн эцгийнхээ хоёр өвдгийн тэврэн авч "Аав минь ээ, та миний үгийг сонсооч. Ийм хатуу үгсийг хэлж байгаагаас харвал танд нинжин сэтгэл гэж байхгүй болчихсон юм уу? Хэдийгээр би тэнэг мангу уур уцаартай байлаач гэсэн хизээч ээжээ гэж нэрлэж байгаа эмэгтэйд муу зүйл хийнэ гэж үү дээ. Харин хэн нэгэн хөндлөнгөөс хөлөөжийн оролцож таны ухаан санааг тань самууруулсан байна. Эсвэл таны тарих толгойг чөтгөр шулмал эргүүлж орхисон байна. Харин би өглөөний шүүдэр шиг цэвэр ариунаараа байгаа шүү." Гэвч эцэг нь түүний үгийг огт сонссонгүй. "Үгүй ээ. Чи сүүлийн үед яахлаараа гав ганцаараа өрөөндөө ороод суучдаг билээ. Үгээр зогсохгүй. Намайг хармагцаад ханьцундаа нэг юм нуучихсан. Алив юу нууснаа харуул гэм." "Аав минь надад нэг л итгэхгүй байгаа юм байна. Ийм л үед чин үннийг хэлсэн дээр бололтой" хэмээн бүсгүй бодоод ханьцуунаасаа толио гаргаж ирэв. Харин эцэг нь ийм чинээ юм болно хэмээн огт сансангүй. "Гүн чинь юу вэ? Нийслэлээс эрэхтэй энэ хүү толийг ээжид чинь бэлгэлсэн юм шүү дээ. Яагараа чи энэ толийг ширтэн суух болсон байдаг билээ?" "Оо, энэ хүү тол өөрийн гэсэн онцгой урдстай эд билээ" гэд бүсгүй эцэгтэй хандан эхэн нас барахынхаа өмнө толийг гэрээслэн өгсөн тухай нууж хаалгүй хэлсэнд эцэг нь нэг л итгэж өгсөнгүй. "Тэгэхээр ээжийн чинь сүнс энэ хүү толин дотор байдаг гинэ. Ээжигээ санах бүртээ толио хармагцал дүрсэн тодордог гинэ. Харин энч тунч гайхалтай юм бай шүү дээ." "Үгүй дээ, үгүй. Би огт худлаа хэлээгүй. Үнэмшихгүй байна уу? Тэгвэл харагтун." Бүсгүй эцгийнхээ өмнө толио тавьж түүний нүүр нь харагдмагц маш итгэлтэйгээр "За энэ байна да. Одоо хүртэл бас л эргэлзсээр байна уу?" Тойлонд тусах дүрсийг харсан эцэг нь гайхсандаа хоёр гараа алдлан байж "Үнэхээр гайхалтай. Чи минь үнэхээр
Чин үнэнч сэтгэлтэй охин минь мөн байна шүү дээ. Толинд тодорч угаа дүрс чиний царай байна шүү дээ. Гэтэл чи тэр дүрсийг төрсөн эхийгэ гэж андуурчл байдаг. Чи минь эхтэйгээ хуулсан юм шиг адилхан юм байна шүү дээ. Тийм учраас л талигч ээж чинь ухаан сийлж энэхүү талийг гэрээслэн үлдээсэн юм байна. Харин чи үүнийг огт мэдлгүй ээжигээ толинд харж байна хэмээн сэтгэж өглөө орой болгон өөрийгөө толдон суудаг байжээ. Энэ бол ямар нэгэн атаа жөтөв санаж хэрүүл уруул хийх гэсэн дэм биш. Харин миний охины чин сэтгэлийн үнэнч хайрын илэрхийлэл юм байна шүү дээ. Сэтгэл минь үнэхээр хөдөлж байна шүү. Чиний ийм сайхан нандин сэтгэлийг огт гадарлахгүйгээр хойд ихийн чинь хорон үгэнд итгэж чамайгаа үзэн ядаж загнан зандарч байсныг яана. Охин минь намайгаа өршөөнө үү? Мах цусны тасархай охиноо үнэнхүү өрөвдөж хайрлсан эцгийн нүд нулимсаар бүрхээд ирлээ. Энэ хооронд эцэг охин хоёрын яриаг хаалганы цаанаас сэм чагнаж зогссон хойд их шийдэмгийгээр додгош орж ирэн бүсгүйн өмнө мэхийн ёслоод. Миний түн буруу мянган алдаа. Намайг ихшгээ чин үнэн сэтгэлээсээ хайрлаж байсны чинь анзааралгүй хорон муу санаа агуулan үзэн ядаж байсны минь өршөөнө үү? Чамайг толио харах бүрд элдв ятга хийлгэж байна л хэмээн хий хоосон хардан сэрдэж байжээ. Тэгээд л эцэгт чинь чамайг муулахын дээдээр муулсан юм шүү. Энэ өдрөөс эхлэн сэтгэл санаа минь огт өөр болж хэдийгээр би чамайг зовж шаналн байж төрүүлэн өсгөөгүй ч гэсэн хамаг зүрх сэтгэлээсээ хайрлан инхрийлэх болно. Урд өмнө нь муу санаалан хийж байсан үйлдэл минь ширүүн урсгалд голын ус шиг арилан одов. Тиймээс намайг төрсөн ихшгээ хайрлаж байна уу хэмээн газар нь улаа бутран час улайсан эмхтэй байн бүхийн мөргөх ажигав. Үнийг харсан эцгэн ч гэсэн тайтгаран тайвширав. Бас зүгээрчгүй хоёр эмэгтэйд хандан хоорондоо эвтэй найртай байхыг анхааруулан сануулва. Энэхүү явдлаас хойш хойд их охин хоёр усанд шумбах загас луга эрх чөлөөтэй салж хагасхын аргагүй ойр дотно сайн сайхнаар харьцдаг болсон билээ. Хожим хойш дооч гэсэн эв түнжин огт хагараагүй гэдэг. Ийхүү тэдний гэр бүл аз жаргалаар дүүрэн бялхах болсон түүхтэй. Орчуулсан Ванчаарайн Батболд. Уншсан Эрхэн баярын Бат орж.